Тамад цаана өнөөдөр хэдүүлээ аимшиг өгөл өгөх байгаа. За үзье. Та бүхэн ярахыг хүссэн нэгэн болсон явдал. Надад би хэдэн жилийн өмнө би одоогийнхоос арай жоохон байлаа. 11-р ангид байсан санагдаж байна. Би сургуулиас гэлүүг алхаж байлаа. Тэгэхэд нэг хачин зүйлийг олж харав. Нэгэн хөгшин эмэгтэй байлаа. Тэр надтай үнэхээр төстэй царайтай нэгэн байсан. Гэхдээ яаж ийм зүйл болсныг мэдэхгүй юм. Оройн би өрөөнд даалгавраа хийж байгаад унтахаар болов. Тэгэхэд нэгэн зүудлэгдлээ. Манай эмээ намайг төрхөөс ч өмнө ууд болсон. Гэтэл тэр миний өрөөнд орж ир надтай ярилцаж харин түүнтэй ярилцахад надад үнэхээр сайхан мэдрэмж төрж байсан. Бас тэр надад би чамд нэгэн зүйл өгөр байна гэж хэллээ. Би юу ясныг санахгүй байна л да. Ямар тач би зөвшөөрсөн юм. Би дараа нэг болсныг санахгүй байна. Гэхдээ ямар ч байсан өглөө болж ээж маань намайг сэрээд хичээлдээ яваарай гэж байсан. Энэ инглизийн өглөө байсан. Би хөшгөөний ихтэй шилээ зөөсөнгүй. Энэ хачин байсан ч надад шилгүй байх нь илүү тухтай мэдрэгдэж байлаа. Би доошоо бууж угаалх өрөө орчход буцаад зочны өрөөлөө яв. Манай ээж галтайгоонд өглөөний цай бэлдэж байсан. Би ээж зочны өрөөнд өглөөний цайгаа уухаар ирлээ гэдгээ хэллээ. Тэгэхэд тэр өглөөний цайг авцдаа намайг нэг харснаа барьж байсан зүйлээ унахчихв. Би ч бодохдоо түүний намайг шилгүй байхыг хараад ингэж байгаа юм байна да гэж бодсон. Гэхдээ тэр үнэхээр миний нүрэлүү хараагүй байлаа. Тэр миний хүзүүрөө харж байсан. Ягаад ч юм бяцхан алтан зүйлд миний хүзүүнд байж байлаа. Харин ээж маань надад энэ зүйлд чамайг төрхөөс ч өмнө алга болсон гэж хэлсэн юм. Гэхдээ яаж алга болсныг хэн ч мэддэггүй гэлээ. Би энэ зүйлтийг өмнө харж байгаагүй ч ээж надад эмээгийн зүйлсэн байсан зургийг үзүүлсэн юм. Би тэр үед энэ зүйлийг санав. Гудамжид дарсан надтай адилхан эмэгтэй манай эмээ байж гэдгийг мэдсэн юм. Өнөөдөр хүртэл би зүйлсээр л байгаа. Би ээжтэй өгөхийг хүссэн ч тэр надад эмээ чи надад биш чамд өгөхийг хүссэн шүү дээ. Тиймээс үнийг өөртөө үлдээ гэсэн юм. Надад одоогоор үүний талаар маш олон асуултууд байна. Энэ олон жил энэ зүйлд хаана байсан юм болоо? Яагаад надад ирсэн юм бол? Гэхдээ одоо бол энэ зүйлд өргөж миний биедээ авч явдаг Азийн сахиус болсон юм. За ингээд бичлэг маань дуслаа. Та нар таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Bye.